Нэс цаг алдгүй тэдэнд хүчээ зээлж дуулж тэдний бие рүү чи цотгож хөвсөд тэд төсөлгүй хүчийг мэдрэх бөгөөд Жэйн нь Зэй гэдгийг мэдээд маш их баярч тэднийг харж хандсан тасархав. Гэвч Рэй түүнийг Логийн архираныг идэвхжүүлэх үед хараахан дуусаагүй байгаахаа тодорхой болгож Монк илүү хүчтэй зүйлс энд байгааг мэднэ. Гари аратнуудын нэгийг цавчих үед түүний харц Жэй дээр тусч тэрээр мэс гайхжээ. Хүчээр бий тусан Жэй түүний их баяр хүүртэй байгаа бололтой. Тэрээр илүү их хүч авч байгаад үнэхээр гайхалтай байна гэж бодон аратныг цохоор сахимээ барин далаах үед нуруунд дээр нүслэг арс гарч эхэлнэ. Хүчин нэмэгдсэн Жэй Сэлмэн тасхийн мөргөлдөх зөөр аратнуудтай ширүүн тосдно. Сисуя Марта хоёр түүнийг аратны шиг тусахыг хараад ангаж цацсан. Кайш гинэт аратнуудыг ижүүлсэл дараа болсныг мэдэж бижирч санал нэгдэн. Одоо Кло Поктуудын ихэнхийг устгаж тэдэндээ тэнцэхэд хамаагүй хязгаар болсныг хийв. Тэд маш олон дэд зэрэгжийн цэм үүснэ гэж таамаглаж байгаа тул үүнийг зүтгэснийхээ төлбөр бүрэх гэж тооцохоор болов. Гэвч тэдний хувьд баяр шатцаг хараахан биш бөгөөд тэд өөрсдийнх нь зорилго энэ биш гэдгийг санав. Гинт аратны дотроос сүүдмийн дайцсан гарч ирэн тэдний луг болсон төсөө. Сүүдэр Жэйлүү маш хурдтайгаар дайрч түүнийг мөргөн газар тунхав. Жэг Ригийн дөрийг авсан сүүдэр хорон мухаагаар жомолцсон Жэйрүү харж энэ залуу махбод яг миний хүсэж байсан зүйл хэмээн өгшин. Яг энэ үед сүүдэр Жэйд бэлэг өгөх зур Сильва Бастида төлөвлөгөөний дагуу өргөжлөж хийх тушаашаа. Харин Бажир сүүдэр рүү хашгирч чиний тэр заван бажиг бидэнд хэрэггүй гэдгийг тодорхой хийв. Нүүрэндээ хорон инээн цэхэл тодруулсан сүүдэр тэднийг өрөг нь алж үзхийг уриалав. Энэ үед Кайл Монк хоёр сүүдрийг өргөтөхөөр урагшсэрхэд гэрээ артаас нь гитэж тавтлав. Кайл Монк хоёр сүүдрийг барьж чадаагүй туслаад Бажир хоёр дараа нь гарч хурц зэсгэрээ цавчихыг оролдов. Гэвч энэ нь бас үр дүнгүй байсан бөгөөд Сэлва үнийг яг таамагчснаар нь боллоо гэд дараагийн нүдлийг хийхтийн өөртөнд найдаж байгаагаа илэрхийлв. Одоо дэний ээлж ирсэн бололтой. Тэрээр оройдоо болортой жадаа барин бэлэн байдалд орлоо. Дараагийн хэсэгт ахлагч Чуан тэрхүү сүдмийн дайчныг хэрхэн алгах тухай маш чухал нууцыг Сэлва болон бусдад тэжгэж байгааг нь харагдан. Сүдмийн дайчныг алахын тулд өдөрдөрдөж буй хүнийг нь алах ёстой гэдгийг тэрээр хэлв. Сүдмийн дайчны бие сүдрээр хийсэн хуйгаар бүрхэгдсэн тул энгийн зэвсэг үнийг амархан нэвтэрч чадахгүй ажээ. Хэрв нэвтэлж чадлаач гэсэн тэрээр амархан ивэрчин. Ийм учраас тэдэнд тэнгэрийн гэрэл буюу цэнхэр болов хэрэгтэй гэдгийг ахлагч Чуан хэлжээ. Түүнчлэн сүдмийн ташин дагашин дайсан болох тэнгэрийн гэрэл нь сүдмийн дайчны хамгаалалтыг хэсэг зөөр өвтгөх туслах бөгөөд энэ нь зөхөж дөх царийн ганц боломж гэдгийг бид мэдж авна. Ихшээд тэрээр сүдмийн дайчин дангсгаа авахч боломж олгосгүй. Бүргээрээ зэрэг дайрч түүнийг зөвхөн хамгаалалтад анхаарсан хандуулахад хүрэг гэж зааварчээ. Одоо царгээр тэд бүгд сүдэрлүү зэрэг дайрч тасарчдгүй давталгаагаар түнд амар хүч боломж олгосонгүй. Өвгөний төлөвлөгөөний дагуу сүдмийн дайчин бүх талаасаа давталгаанд өртөгтэй сүдрээ ашиглан нэдэхгүй хамгаалалт хийж эхлэв. Хамгаалалтын аль нэг хэсэг нь нингэрх үед багийнхан цахиж өгөх боломж ирснийг мэдэв. Багийнхан сүдрийг саатуулж байх хоорондын ардаас нь гарч 90 жадаараа сүдний бие рүү тэнгэрийн гэрэлийг зав. Хэдхэн секундын турш сүдэрт хочигдсан залуугийн нүүр ил гарч тэрээр өвдсөндөө чангаар хашгирлаа. Гинт тэр залуу гарч зарсан мэт авирч дин жадаараа төсвөн хойш өсөлтөө тэнгэрийн гэрэл түүний биеийг бүрэн нэвтэж чадаагүй ухаарав. Хэрв тэнгэрийн гэрэл сүдмийн дайчныг устгах чадахгүй бол хин нэгэн даруй араас нь залхаж давчлах ёстой. Энэ нь тэдний эцсийн боломж байх болно гэж өвгөн ганы хэлснийг тэд санав. Энэ үед Сэлва хөдөлж ихсэн бөгөөд багийнхан нь бүгд түүн рүү хараа бичээж түүнд найдаж байгаа бололтой. Дээрээс нисэн гарч ирсэн Сэлва асар их хүчээр сүдэрлөө сэлмээд алав. Кайл төвшөртэй дуугаар давталгаан жиштэй болсон уу гэж асуухад Сэлва айдас дөрөнгнүүдээр харж бүрмөсөн бүтлгүйцнээ хэлжээ. Сүдмийн дайчин яагаад ч юм бэ улам бүр галзарсан аимшигтай болсон мэт харагдана. Мис гасан тэд бүгд нөөц төлөвлөгөөгөө дагахаар шийдэж Гэри Бастида одоо шууд зөвхт гэж хашгирв. Хэрв бүх зүйл бүтлгүйд зөвхт үлдсэнийг нь надад даатгах гэж хашгирч Чуаны хэлснийг тэд санджээ. Ингээд сүдмийн дайчин тэднээс хаашаа явж байгааг нь асан. Тэдний зөв ямар нэгэн зүйл шийдэж тэдний газарт унгаан хөдөлгөөнийг нь бүрэн хариу. Ийм хүчтэй дараачтад орсон тэд бүгд тарчилж явах шиг байсан бөгөөд Монк сүдэр тэдний үйлдэлийг өдөртөж чадж байна гэж таамаглав. Тим их хүч гаргаж буй сүдмийн дайчин тэдэнд бэлгээ хараахан аваагүй байгааг нь санаалав. Гин буруугаа мэдэрсэн Сэлва дотор оройгоос уучлалтгүй. Миний чадах зүйл өвдөөс энэ хэмээн сүдмийн давталгаанд өртөхийн өмнө айсандаа нүдэд тасанлаа. Гэвч манай залуу энд хурж ирэн сүдмийн дайчин руу шууд чигэрснээр нөхцөл байдал 180 градус сэргэв. Нүдэндээ читгээгүй Сэлва түүнийг хотоос явсан байтал энд юу хийж байгааг нь асуух ашигсан боловч Рай юу ч сонссонгүй. Энэ зур Рай сэлмээ дашахад сүдмийн дайчин түүнийг хүлээж ийсэн мэт харагдана. Сэтгэл хөдлөмсөрөг давталгаа өргөж гих үед Гэри Рай руу хашгирч түүнтэй шууд халт толдож болохгүйг харуулв. Манай залуу огтхон жалбалгүйгээр давталгаанаас хэлбэрхэн болтож сүдмийн сур тал нь арт тал нь гэдгийг мэдэж авлаа. Рэй юу ч бодихгүй артаас нь тогтцох гэж байтал аратны хомсноор түүнийг хүлээж байв. Тэгээд сүдмийн дайчин хэрэг тэдэнтэй нэгдэхгүй бол мөхөх болно гэдгийг тодорхой санааллаа. Ингээд дайчин Рэн сэлмийг барьж аван түүнийг хамгаалалтгүй болгов. Түүний найз Гэри түүнд маш их санаа зовж
авч байгаа тул чангаар хашгир нэргэн дуудаг. Сүдмийн дайчин сэлмээ манай залуу руу чиглүүлж яг цавчих гэж байтал сэлмээ зогсоо. Энэ үед сүдмийн дайчин бич тэжгүй байсан бөгөөд түүний бие дээр би хөвчийг зөөс үзэгдэж эхэллээ. Рай нэгэн цэнхэр зөөсөндөө бөгөөд түүнээс гэрэл цацарч дайчны сүдэрч нөрөөж байгаа нь хачин харагдана. Гэрэл замхарх үед сүдмийн дайчин гинт харцас буучлаа. Яг энэ үед үйл явдал гинт тэрэгж нэс ханаас ч юм бэ сүдмийн ард гарч ирээд сүдэрт очигдсан хүний зүрхийг нэв татхав. Сэжвэ түүнийг нэс гэдгийг таньсан бол дин. Кайл хоёр сүдмийн зүрхийг согсоход үр дүнтэй байгааг хараад миш гайхав. Жи дараа хараад баярлсан ба сүдмийн дайчин нэсийг гинт гарч ирэхэд бүрэн төрөгдөлд орлоо. Нүүрээр нь нүгэмсвсэн нэс аавынхаа зүрхийг сохолчлаа гэж бодон түүнээс өөсрөлт гуйж одоо дахиж зовх шаардлагагүй болсон гэдгийг хэлв. Ингээд улаан стресс хэлмээрээ сүдмийн толгойг тас тавчиж толгой нь хол өсрөв. Зүрхийг барьсан нэс аавынхаа өрөвдөн хашаашна. Дайчин сүдэр устж өгөө болонгод гинт тэр газар хөдлөж болохыг сануулв. Хананд цорж дүсэж зүрхээ сүдэрнүүд дахин цовсорч хөвшиг болов. Ирээрээ ихрүүд бүгдийг эндээс гарцгаахыг анхаарууллаа. Бусдыг нь явж байх хооронд гэрээрээ зөө хортон орохыг шаардсан додов. Рай тэдэндээ нэгдсэн ч Сильванес руу хамт цогтхыг шаардсан хашгирв. Харин Нестунд өөртөө зөвхцүүлэх хажил байгаа хижээ төрүүлж явахыг тушааж Жид тэднийг авч явахыг даатгав. Тушаалыг дагсан Сильвагийн гараас хөтлөнгүүж Нес биднээс хүчтэй тул зүгээр байх болно гэж түүнийг тайвшруулв. Нөгөө тэгүр манай залуу хүнд сорчтойгоор аавынхаа биеийг чандарлан шатааж нүлэн сунхав. Дараа нь тэрээр ээж Скарлеттын түнд цэнхэр зүйл төгчөөсөн үеийг санав. Энэхүү тэсгийн аргагүй өвдөлтийг толготой тэрээр өргөж хүмүүрийг хамгаалж чадна гэж боддог байжээ. Гэвч энэ мөчөд тэрээр найзуудаараа хамгаалсаар байгаагаа ухаарлаа. Рен нүрийг даган нүлэмс цороход түүний ард гүйжсэн. Гэрийн нас ханаас гараад байгааг гайхаж байв. Хүүхэд шиг уйлсан манай залуу аавынхаа биеийн дэргэд зөвхөрөн ээжтэй өгсөн амлалтаа биелүүлж түүнийг буцааж авчирч чадаагүйдээ ааваасаа уушчиж гол аавтаа баярлснаа илэрхийлээд тэрээр эцэст нь түндээ салхахаас гүйцэтгэлээ. Дараа нь дүр зураг халагч хонлоо яран буцаж буй багийнхан руу шигчих бөгөөд гэрээ сүдэрч тэднийг гүйцэж ич байгааг түнд дараа мэдгэв. Ван тэднийг төрөөж явахыг хүсээд сүдрийг өөрөө зохицуулахаар үлдэв. Аимшигт сүдэрнүүд дөхөж ирэхэд Ван өөрийн хүч чадлыг гайхуулж хүртээ цохиж дөхөн тэднийг айлханхв. Ингээд тэрээр сүдэрнүүдийг одоодоо холдуулж чадлаа. Нөгөө тэгүр Гэри болон бусдын шарангийн улаан халахаар аюужгүй гарч бүгд өвчийн нэрмэгээс аврагдав. Амьсгаагаа дарангаа монг нэсийг тийшээ хэрхэн орсон гайхаж Кайл сүдмийн тахал ямар хэцүү болохыг эцэст нь ухаарав. Эргэлзсэн дин ахлагч Ван түүнийг оруулсан байх гэж таамаглав. Энэ зөөр Жэри рүү зөөлөн төхөж очиод хичээг түүнийг авч явах гэж асуулаа. Сандарсан Гэри тэднэлөө төхөж байгааг хэлсэн ч манай залуу өөр ертөнцид татсан мэдвэ. Рай шидэж шижигдийн ур чадварыг ашигласан болтой. Тиймээс тэрээр нэг газарт хоёр удаа үзэгдэж чаджээ. Шид дуусхүйд Рай өөрийн анхны төрхөндөө буцаж орсоо. Гэри түүнийг газар доор гинт гарч ирсний байцааж хооронд Жэ дарааг идэрсэн тул хэсэг амраачих гэж түүнийг холдуулахыг оролцсон ч Рай эцэст нь дуурч гэрдээ ганцаарчлан ирвэл химэн Жэд хэлв. Үүний дараа тэр хоёр нам гүн газар очих бөгөөд Гэри Сэлва Жэ хоёр хүмүүсийг буцааж аваадсан. Мөн болон Мастер Хүлэг Баатар үлдсэнийг нь зохицуулж байгаа гэж Райд хэлв. Дараа нь тэр Райгаас нууцласаа хуваалцахыг хүсэж байгаа эсхийг асан. Рай сэтгэлээ нээн Гэрэс эмигийн өвхийн тухай сонсоод хэрхэн даван туулсныг нь асуулаа. Гэри үнийг хизээж даван туулж чадаагүй гэж хариулв. Түүний амьдрал өөрчлөгдөггүй. Хотын амьдрал өргөж хисээр байгаа ч өшөө авах тухай бодохгүй өнгөрөх ганц ч өдөр байхгүй гин. Эмигийн өвлийн тухай мэдсэн өдрөөс хойш зүрх нь хоосорсон мэт санагдах бөгөөд Гэри цэжээ барин магадгүй ашлаагүй хэн сэтгшийн дээр дүжигч бүрэн нэтгэх хэсгийг мэдэх байна гэж сэтгэж хөдлөн хэлв. Үүнийг сонсоод манай хүн зөвхөн өшөө авч ээж амар амгалан голхон байна гэж дүгнэлээ. Гэри яагаад гинт энэ зүйл асуусныг гайхан сонсоход Рай үнийг үл тансарлан явандаа бүх зүйлийг хийх боломж олсон гэв. Гэхдээ үүнээс өмнө тэр Гэри сүдрийг ялхад тусдуулахаар байгууллагатай урьж байна. Байгууллагын талаар сонсоод Гэри нэнжээ болон Хьюдийн аж хэдийн нэлсэн тэрхүү байгууллага болохыг шууд гадарсав. Рай үнийг зөвшөөрч өдөр 40 мэс гэдгийг дуулгасаа. Гэвч хэдхэн секундын дараа Гэри түүнийг яваргүй хотлоо ярих болохыг шаардаж нэс болж өөрөө гэдгийг мэдж байгаахаа хэлснээр манай хүү баригддаг. Сандарсан манай хүн түн лүү асартаар бөмбөгдөх бөгөөд Гэри ихэндээ итгэхгүй байсан ч түүний хариу үйлчийг хараад баттай мэдснэ хэлв. Гэри ажигснаа хийхдээ шид ашиглаж чаддаг. Хүлэг Баатар байтугай хар бүстэй Хүлэг Баатарын тулааны хэм маяг өөрөө маш ховор гэж тайлбарлав. Тэрээр жинхэнэ найзын хуваар бүх Эвери хотод магадгүй бүхөр ханд тус трэших хүн байхгүй гэж мөрийцвэж би юм байна. Хэрэгээ хүлээлгсэн Гэрийг сохотон төсөлгөөг нь асуухад манай хүн энэ удаад түнд өртөө үлдсэн тул найзтай бүх зүйлийг хэлгээ шийджээ. Ямар ч тач манай гол дүр түүний үйлдэлийг нэвт хардаг. Гэри шиг жинхэнэ найз байна. Дараа нь үйл явж албан өрөөнд дүргэж ирэх бөгөөд Сэр гэдэн сүдрийн дайчныг устгасан тухай сонсоод тэпхий задан байхад Бенфорд үүнийг Нес ганцаараа хийсэн эсхийг авсан. Энэ үеэр ахлах хүн дадлага чигчин хэлснээр Нес сүдрийг ялж Рич бас баг зэрэг тусалсан гэдгийг батлав. Нес лед матрамтай тусалдаж дараа нь сүдрийн дайчныг арсныг бодвол Кэдэн тэр залууг нэлээд биширч байхад
Винфорд унаас ниссэн гарц үслийг мэдхүү гэж асуугаад өмнө нь хүн явууч мөрдөөсөн ч юу ч алдаагүй хийв. Үүнээс нь Дуанч бас Нескигч залуу Кримсон Винкс нэртэй байгуулсан. Одоо эсвэл тийж байгаа тухай сонссон мэдээлэлтэй хуваалцлаа. Түүний мэдэж байгаагаар тэдний олон шилдэг соргчид тухайлбал Рэй, Женерал хэдийн ирсэн бөгөөд одоогоор хоорондоо сайн ойлголцож байгаа бололтой. Рэг өв байгуулахад ирснийг сонсоод Кейдэн цэцэвдэж Винфорд Рэг академид маш их хүндлэгддэг тул дээд тушаалтнууд үүнийг мэдвэл шуугин тарж болцсохгүй гэж санаа зовж байна. Түүний санаа зовныг ойлгосон Вон Кримсон Винксийн дараагийн бид уулзалтанд орцож Нескигч залуутай ярилцах төлөвлөгөөтэй байгаагаа хэлв. Винфорд Воныг авсахтай хаа байсан тул энэ нь зохисгүй гэж үзэж байгаач Вон одоо жирийн нэг иргэн тал хамаагүй гэд зарим хүмүүс үннийг уурсахаас сэргийж сүдрийн дайчны хэргийг тэргөө асахад ичтгэхийг тэрэн санаалав. Дараагийн хэсэг тотын цахад мастер Хүсэгбаатар Бернард нэгэн байшин руу алхаж юг харуулна. Хаалга татан орохдоо Бернард тэднээс ягаад ийм яралтай дуудсны болон юу болсныг асуулаа. Тэнд мастер Хүсэгбаатар Дижберт Хүсэгбаатар Рознер байж таарав. Дижберт санаа зовсон байртай Бернардад асуудал үүссэнийг дуусгаад түүний Хүсэгбаатарын салаа өнөө шүнлээд Хүсэгбаатрын бухныг хамгаалж байгаа эсхийг асуув. Бернардыг юу болоод байгааг асуухад Роз тэдэнд өнөө шүн хажуудаар гэлд дахин халтах тухай нууц мэдээлж ирснийг илчлэв. Мөн Дижберт зөөд Хүсэгбаатрын бунхан ихний бай байх болно гэж нэмж хэлв. Сандарсан Бернард юугаа хүлээгээд байгааг нь асууж бүх хотод төгшүүр зарах хэрэгтэй гэж ашигчин. Түүнийг гарах гэтэл Хүсэгбаатар Розамыг нь хааж хүлээхийг хүссэн Бернардад сэжиг төрөөв. Энэ үед Дижберт тэдний хүч фронтын шугам тасхан дагаануудаар таран байрлсан. Дээрээс нь Дарк гэлтэй толцоход цэрэг хөрцгүй байгааг хэлв. Мөн ахлахуудын тушаалыг даах хөстэй дуртаад сүүчийн халдлагын улмаас академийн бүх хэсгийг хамгаалж чадахгүй гэдгийг онцлов. Тэр мөчид Дижберт жинхэнэ төрхөө харуулж Дарк гэлтэй төвшсөн гэдгээ хүлээв. Нэмж дуртахад Дижберт Дарк гэлийг хотод нэвтрүүлж ахлахуудын зөвлөлд хоёр судал өгөх бөгөөд тэд авиран нэгдсэн цагт өөр хинч хор хөнөөс очруулахгүй гэж өгнө. Түүний дэмий чарчхыг тэгчээгүй Бернард түнзүү дайрч тэр араатнуудтай тохирцох чи галзуурсан юм уу гэж асуув. Өөрсөн Бернард үр дагаврыг нь урьдчилан харж хэрв тэд хотод нэвтрүүл бүгдийг нь хэд хоолно. Хаасоо нэгдүгээр цасан дажаа болно гэдгийг хэлээд энэ энгийн үннийг олж харахгүй сохорсон юм уу гэж Дижбертээс асуув. Хөвшин түүний галзуурыг хангалттай сонссон бололтой. Хаасороо зүрхэнд Дижберт сэлмээрээ нуруунд тус газар нь хэрцгийгээд хотолов. Цус садран асгарахад үххийн ирмэгт ирсэн Бернард өөрийгөө энэ мангас туурцнаа ухаарна. Харин Дижберт нүүрэндээ хорон муухай инээн сэтэл тодруулсан. Дайн гэдэг цус урсгахыг хэлнэ. Гэхдээ тэр нь минийх байхгүй гэж хашгична. Эмэгтэй Хүсэгбаатар түүнийг баг зэрэг ирээдэх болов гэж бодсон ч Дижберт нүүрэндээ ямар ч гэм буруугийн шинжүүгээр хуучин найзаагаа алсандаа баяртай биш байгаач. Тэр миний үгийг сонсоогүй гэж зүтгэв. Хөөрхийн хөвсөн газар хэвтэж байхад шаргал өстэй Хүсэгбаатар Бернардыг гэрчүүдээ дими өхүүлээгүйдээ баярлах хэрэгтэй гэж хэлээд Бернардогийн цэргүүд одоо Розийн өдөржлөхөд ширцний дуусгав. Дараа нь тэр ахлах гэв бид ичгээр буцах бөгөөд түүний хүү хараар Дижберт энэ амжилт явдлыг нүдээр үзэж Лорд Бернардыг өрсөн дайхыг хараад эцэг нь юу хийгээд байгааг гайхан оцно. Үүний дараа үйл явж академи руу буцаж алхаж бэрээ. Гари хоёр дээр шилжин. Гари түүнээс хотоос гаднаас ирэхдээ энэ удаад бурхантай тараагүй юу гэж асуухад Рэй бурхан өрчиж хөдлөвөө бос энэ нь хачирхалтай байна гэж зөвшөөрөв. Гаригийн төлөвлөж байсан цаг хугацаанаас үзүүл халдвараас нь түүний эцэг шоронгийн талаас нууцаар нэвтэрсэн байх гэж Рэй таамагчээ. Гэвч агуураа ороход төмөр хаалга болон тэрхүү сүмэн орц хоёулаа нээштэй байсныг манай хүн анзаарчээ. Энэ нь нууцлаг санагдсан тул Гари Рейд шоронгийн талын орчч бас нээштэй байсан бөгөөд тэрнийг доошоо буухад хаалга нээштэй байсан гэж сандран хэлв. Тиймээс тэр үнийг сүүдрийн дайчин хийсэн байх гэж бодсон гин. Энэ үед манай хүн агуураа руу орохоос өмнө хоёроо явж хайгштай уулзсан бөгөөд тэд ойд байгаа араатнууд яг л халтгчид ирсэн мэд докторгүй байсан гэж хэлснийг хуваалцав. Манай хүнийг зөөлөх гадарч байх үед Гари түүнээс энэ удаад сүмийн дороос юу ич харсныг асуулаа. Тэгэхэд манай хүн бурханы байлгаж исэн газар хоосон байсан тул таашаалгаж тэр танхимаас тоож баршгүй олон агуур зарснаа хэлээд бурхан өөр агууруу шилжсэн байж магадгүй гэж таамаглав. Дараа нь Рэй тэрхүү газар дор газрыг зөрөггүйгээр зүгчээ. Болоход хэцүү аврах том ширгаалчны үр шиг гэж тодорхойлоод дотор нь шидийн хамгаалалттай хоорондоо холбогдсон тоож баршгүй олон хонгож байгаа хэлв. Тэдгээр нь хаашаа хөтөлж байгааг тэрч байтугай тодорхойлж чадахгүй байгааж үүнийг сонсоод Гари ийм нөхцөл Райдтнийг агуугаас олж чадсан төвшин. Гэвч манай хүн зэгийн байшлыг мэдэрч чадсан тул аз таарсан гэдгээ тодорхой хэлээд тэгийг бол газар дор 3 өдөр тэнэрчилсэн ч өөцгүй байж болох байсныг хэлв. Гинт тэд олон Хүсэгбаатар хаанигтэй яран удахыг харж ийм өрөө юу хийж байгааг нь гайхав. Энэ зөөрөө ямар нэгэн мөөзөж болохгүй байхасаа гэж найдажээ. Хин нэгнийг мэдэрсэн тэрээр тэнд байгааг нь мэдэж байгаа тул гинт гарч ирэхийг шаардав. Тэднийг гайхшруулж энэ нь Харри Дижберт байж таарав. Гари сэлмээс ховлон ягаад энд байгааг нь асуухад Харри тэднийг биш харин Хүсэгбаатарын бүжгийг дагаж байсан гэж өөрийгөө зүтгэв. Гэвч Гари түүний дэмий ярианд итгэхгүй байсан тул Рэй урагшаалхан ягаад тэднийг дагаж ирснийг нь асуулаа. Тэр үед Харри илүү аимшигтай зүйл хийж байгаа гэж хэлв. Үүний дараа үйл явдлууд Хүсэгбаатарын бохор руу шилжих бөгөөд мастер Хүсэгбаатар Лорд Бернардоос Лорд Хүсэгбаатарын бухныг хамгаалах тушаал аснаа зарсна. Өнөөдөр тэдний харуу салхидах
тус хоорон руугаа буцах ёстой байв. Гэвч баатрууд энэ тушаалд итгэсэнгүй. Учир нь Лорд Бернартай явхасаа өмнө түүний тушаалгүйгээр байршаа орхиж болохгүй гэдгийг хатуу сануулсан байжээ. Баатар Лорд Розад хандан Бернардаг өөрийн биеэр ирэх хүлээхийг санаж болгоход Лорд Роз түүнээс цэргийн тушаал эсэргүүцэж байгаа эсхийг нь асууна. Лорд Бернардаа өөрөө тушаал өгөхөөс нааш таах боломжгүй гэдгээ Баатар тодорхой хэлв. Үүнийг Бернардогийн сайн санааг үрсэн хэрэг гэж үзсэн Роз Баатрын биеийг сэлмээр эсэрбэж газар дээр нь хөнөөжлөө. Цэрэг нөхрийнхөө өхлийг харсан бүсэд Баатрууд Бернардаа үнийг зүгээр өнгөрөөхгүй гэж Лорд Розад анхааруулна. Яг тэр мөчид Лорд Розын Баатрууд тэднээс сумаар харуулж ирсэн. Эцэст нь Бернардогийн бүх цэргүүдийг устгав. Үүний дараа нэгэн Баатар Лорд Розоос цавцснуудыг яахыг асуув. Гэвч Роз өвлөө гэхэд ялгаагүй болно гэд санаа зовх хэрэггүй хэмээн ажилдаа орохыг тушаалаа. Тэгээд Баатрууд нэгэн аврах том мөхний хөдөлгөхөд нууц гарч болон шат гарч ирв. Лорд Роз дөнгөж сая харанхуй гэлтэх нэг нь нууц гарцаар хотлоо нэвтрэгтэн тасалсан болжтэй. Нууц самаас гарч ирсэн гэлтийн гişүүд Лорд Розод талархаж байв. Гэвч тэд зүгээр ч нэг ирээгүй. Бөгөөд харанхуй хонглоор эдгээр том амьтдыг чирч явах нь маш их хүч шаардсан хэмээн гомдолж. Лорд Матам түүнийг сагнах болно гэж Розод амлаж буйг бодоход аимшигтай зүйл авчирсан болжтэй. Тэгтэр сүдрийн талаар халдварсан гинтлэгдсэн 2 минотавр болон 2 хунс мангас гарцаар чирэгтэн гарч ирэх бөгөөд харанхуй гэлтийн гişүүд тэднийг удахгүй ирэх чөлөөгөө идэх болно гэж хэлнэ. Дараа нь дүр зураг Гарри руу шийдэх бөгөөд тэрээр халгыг өшгсөн хүчтэй орж ирэн амарч байсан өрөөнийхөө хүмүүсийг өгөхийн айлгаад бүгдийг нь босхыг шаардав. Дин Монк хоёрын сүнс залж халдах хооронд Сильви сандрам Райг ямар нэг зүйл тохиолдоо юу гэж асууна. Гэвч манай хүн араас нь гарч ирээд санаа тайсанд нь талархав. Түүний дараа Гарри сангирсан байдалтай тэдэнд асуудал тулгарсныг хэлэхэд Ли түүнийг гимжиж Лорд Бернардаа алгацсныг дуулгаад бүгдийг нь зэсгээ авч хоёр дулаан өсөхийг шаардлаа. Аргай нухацтай царайлан харанхуй гэлд эргэж ирснийг сануулхад энэ мэдээ бүгдийг спирт айдас төрүүлж аимшигч чургад идэх шиг болов. Үүр цайх үеэр академиг хамгаалж байсан хоёр Баатар сүүлж дутагдсан. Цас нь ханаар нэгсчтэй зэрэгцэн хармын дотор остогдов. Үүний дараа харанхуй гэлтийн гişүүд академи руу дайран орлоо. Тэргүүн хасагчийн өрөөнд нэгэн Баатар өвгөнд анхааруулахыг оролдох боловч тэргүй юу болох гэж байгааг аль хэдийн мэдсэн болжтой. Хэдхэн секундын дараа харанхуй гэлтийн тэргүүн хасагчийн өрөөнд цөмрөн орох бөгөөд тэдний нэг нь түүнийг энэ сэргийг өнддөг гэж бодсонгүй хэмээн хэлнэ. Тэгээд Шинжин юу түүнийг сэрүүн байлгасныг асуув. Өвгөө минь даштан миний насан дээр очихороо та нар айлхандаа гэд амьдрал шиг нойрнч бас өдөр бүр холтж юу хийж залуусыг боломж алдах тэр илүү унтжав гэж зөвлөө. Тэргүүн цаасаа тавиад өвсөө эрт над дээр ирсэн шалтгаан чинь юу вэ гэж асуув. Гэртийн гişүүдийн нэг нь өвгөнийг юуны төлөө ирснийг нь аль хэдийн мэдж байгаа гэж таамаглав. Тэрээр шууд хүн бурхныг өөр тийш нь шилжүүлсэн байна гэд тэргүүнийг түүний хаан байгааг мэдж байгаа дах гэлээ. Өвгөн мэдээж та нар бурхны төлөө ирээ биз гэж хэлв. Тэргүү асагч бурхан багшийг хааш нь явуулснаа санах гэж жүжигсэн. Хөгшөрн гэдэг хэцүү ажил юм хэмээн өгнө. Тэгээд залуугаас уучлж буйна. Энэ асуудыг тасууч чадахгүй гэв. Зэвсгийн артаа нуусан гэлтийн гişүүн. Тийм бол бид танд сануулахад туслахастаа гэж өгнийг сүрдүүлв. Тэргүүн асагчийг хамгаалж исэн Баатар сэлмээ суулгахад тэргүүн харанхуй гэлт энэ удаад сайн бэлдсэн байна гэж дүгнэлээ. Яг тэр үед харанхуй гэлтийн илүү олон залуус шилэн цанхыг хавсан өрөөжөнд дайран орж ирэхэд тэргүүн асагч тэдэн лөө жигтэйхэн ширтээд залуус хүндхэн даалгавар байна да гэж хэлв. Дараа нь дүр зураг газар доорх нэгэн газар руу шилжих бөгөөд Уинфред газрын зөрөг шатааж явах бөгөөд одоо бурхан хаан нууцны хинч хийж мэдэхгүй боллоо гэж хэлнэ. Түүнтэй хамт байсан Сиркидэн асагч нарыг өөрсдөө ирүүлэхгүй бол хинч алах боломжгүй гэдэгтээ санал нийлсэн ч ядаж буцах замаа санах хэрэгтэй саналав. Тэднийг алхаж байхад Кей Уинфредаас цаашид юу болно гэж бодож байгааг нь асуув. Уинфред Матрам академи руу халдсан тул хэрхэд хэцүү байна гэд тэр зорилгодоо хүрэхгүйгээр амархан явахгүй тодорхой гэж амандаа өгсөж. Матамд бүгдийг алах боломж байсан ч илүү чухал зүйл түүний анхааралыг санаасан бололтой гэж тэр санав. Кей түүнийг эргэж ирнэ гэж итгэж байх зур гин тэдний ард ногоон бод сүсэж эхэллээ. Ард нь ямар нэг зүйл байгааг мэдэрсэн Кей Уинфредийг дуудаж төхөө өгөв. Яг тэр үед тэдэн лөө хүрсэн бүхнээ хайлуулдаг сайн могоо дайрлаа. Тэгтэл Уинфред хоёуг дуусханы харших чимээг сонсч араас нь хэн нэгэн гарч ирэв. Тэрээр эргэж хараад цачин дуу алдаж чи яагаад энэ дууган бэ гэж асуулаа. Тэр залуу ахлагч гибгийн туслах байх бөгөөд Баатруудын хамт тэр хоёрыг энд удаан хүлээсэн болжтэй. Цочирсан Уинфред хар Баатрууд руу хашгирч тэднийг ахлагч нарыг хамгаалах ёстой байсан биз дээ гэв. Уинфред чангаар орлон хар хоёрт Баатраас яагаад энд байгааг нь асуухад өнөөх нь ахлагч нарт одоогоор тэд хэрэггүй гэж хариулв. Хоёр талаас авчигдсан Кейдэн түүнийг Баатруудын нэр төрийг гутаалаа гэхэд сэлмээ сугалсан залуу бид нэр төрийнхөө төлөө тэнцэж байна гэж хэлв. Үүний дараа дүр зураг дайсны ширүүн товтлохонд өртөж буй Эвери хот руу шилжинэ. Хот руу мангасууд нэвтэрч үүмээс самуун дэгдэж байгаа тул Баатрууд айн сангирч байв. Харанхуй гэж хотод мангасуудыг тавьсан болтой бөгөөд аимшигт минотавр асар их хүчээрээ нэгэн Баатрыг цохиж хазарч ихтгэн хөнөж бив харна. Энэ хорон Сильви болон бусад хүмүүс дээвэр дээр нугтан нөхцөл байдлыг ажиглаж байв. Сильви аюул руу өсрөн орох гэж байхад Гарри түүнийг зогсоож дайсан дэндүү олон байгаа тул сахар зараг гахгүй байхыг сануулж тэр зүгээр хараа зогсож чадсангүй. Үүний дараа Гарригаас юу болж байгааг асуув. Манай хүн зөөгийн нүдэрээ хотыг
талдан харж харийн зөв байж харийнхуй бэлтийнхэн Баатарадын бохнаар дандаж орж ирчээ гэж дүүнэв. Үйл явдалд усам их чимжиж эвсэгтэй мөрч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд эцгийг хүсүүлж шүтсэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нэн даруй гаргаж өгье. Таашагдсан бол лайк дарч сувг сум маань заавал бүртгүүлээрэй.